Нөгөө одоо би өвгөрсөн хүн одоо яхаа залуусууд мэддэг гэж би хэлье гэж бодож байна. Шарын шишин гэдэг юм хаанаас орж ирв? Буддизм. Бид буддизм гэд нэрлээд байгаа юм. Гэхдээ Монгол бол яг цэвэр буддийн орн гэхэд бас хэцүү. Одоо төвдөлчилсэн буддийн шарын шишин Монголд дэлгэрсэн. Тэр бол дэлгэрээд ерөөс удаагүй. Ерөөс 16 дугаар зуун. 300 гаад жил. Тэгээд Манжин хаан бол яггүй л ухаантай хүн байсан болтой байгаа юм. Тэр бол төвдөд дөнгөд дэлгэрж эхэлж байсан шарын шашин. Одоо энэ ламаизм гэдэг ламын шашны толгойг 5 дугаар далаалмын мөгдөн дурж аваачаад тэгээд тэнд бол энэ шарын шашныг бол одоо Монгол дэлгэрүүлэх ийм одоо бодлогыг эхэлсэн. Өнөө Данч, Байлдаанч нэг сүсэг хөшрөлгөөнө Чингисийн цэргүүдийн удмын монголчуудад бүгдийн шарын шашин эрхтэйчүүд нь бараг одоо толгой дараалан шахуу оруулаад горхоо шавж алж болохгүй, ерөөс ам дасалж болохгүй тийм бүр нэг талаар их одоо хүмүүнлэг юм маяг. Нөгөө талаар монголчуудыг ерөөс ямар ч эсэргүүцэл, тэмцэлд оролцох болцоогүй болгоод зөрчилтэй ийм л юм. Нэг талаар шашингүй байж болохгүй. Шашин шүтлэг сайхан Дамбалдан хийхин оронд мөргөж явсан дээр үл байх. Гэхдээ нөгөө талаар одоо лам хүн бол ихнэр хөвгт гэрүүл болж болохгүй. Тэгээд Монгол хүний доочин эрс цөөрөө өвчин зовлон халдвар төвчин гэсээ гаднаас орж ирсэн юм бүгдийг ер нь нэлээд тийм шүүмжлөнгөө хандах хэрэгтэй байгаа юм л да ер нь. Тэгээ Манжин хаан бол шарын шишнийг Монголд бол манччууд төлөвлөсөн. Түүхийн яриу бол надад нүгэл болох болдог бидээ болоосоо гэж. Энэ бол үнэн байдал.